Сайн байна уу? Урьдчилан сувгийн заяа мэдчилж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа шүтэн зээр ажиллах IQ тестийг хамтдаа хийцгээе. Зөвхөн нэг шүтэн хөдөлгөөд үйлийг зөв болгох IQ тест. 1 2 3 4 5 дугаар шаттай. IQ шат бүр 3 асуулттай. 2-оос дээш зөв хариулбал тэнцэнэ. Цагийн хязгаар заахгүй тул зогсоогоод бодож олно. За эхэлье. Сонирхолтой шүтний таавар IQ 100. Нэг шүтэнцийг арилгаад үйлийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг арилгаад үйлдэлийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг арилгаад үйлдэлийг зөв болгоно. Зөв хариу. Сонирхолтой шүтний таавар IQ 110. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйлийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйлийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйлийг зөв болгоно. Зөв хариу. Сонирхолтой шүтэнцний таавар IQ 125. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйлийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйлийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйлийг зөв болгоно. Зөв хариу. Сонирхолтой шүтэнцний таавар IQ 140. Нэг шүтэнцийг хөдөлгөөд хуваах үйлийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг хөдөлгөөд хуваах үйлийг зөв болгоно. Зөв хариу.
Нэг шүтэнцийг хөдөлгөөд тухайн хүллийг зөв болгоно. Зөв хариу. Сонирхолтой шүтэнцний таавар IQ 150. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйллийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйллийг зөв болгоно. Зөв хариу. Нэг шүтэнцийг хөдөлгөөд үйллийг зөв болгоно. Зөв хариу. Өнөөдрийн тест ямар байсан бэ? Таны хэд гарсан бэ? Үр дүг энгийн сонирхолтойгоор хүлээж аваарай. 100 настай болсон ч тархины эрүүл сарвал байгаасаа гэж хүсье. Эрт сайн суугтай хамт байгаад баярлалаа. За бас нэг шүтэнцний сонирхолтой бодлого бодож үзье. Энэ 508-ын тоог хэр их том тоо болгож чадах вэ? Хоёр шүтэнцийг хөдөлгөөд хуурч бол хамгийн их тоог бүтээнэ үү? Хугацаа 30 секунд. Ямар ч тэмдэг томьёо хэрэглэхгүй. Зөвхөн тоо болгоно. Хэр их том хэмжээний тоог бий болгох ёстоор нь IQ-г урьдчилан тааруулах боломжтой. IQ-г тооцоолох стандарт нь тухайн IQ-тэй хүмүүсийн хийсэн тоонуудын дундаж юм а. IQ тестээ эхлэе. 30 секундын дараа таны хийсэн тоонд тохирох IQ-г хэлэх болно. IQ 90-с доош, IQ 150-с дээш гэсэн нийтлэг хариулт байсан. Шүтэнцийг тэг гэж хийсэн хүмүүс. Уран оронтой тоон дотроо том тоо болгосон бол IQ 100 орчим байна гэсэн үг. IQ 100-тай хүмүүсийн хийсэн дундаж тоо. 3 оронтой тооноос хамгийн том нь болох 999-ийг хийсэн бол таны IQ 100-аас 109-ийн хооронд байна. Энэ тоог хөвчлэн IQ 100-аас 109-тэй хүмүүс хийсэн. Хэрв 4 оронтой тоо хийсэн бол IQ 110-аас дээш байна. Энэ бол 110-аас дээш IQ-тэй олон хүмүүсийн хийсэн тоо юм а. 4 оронтой тооноос 5000-аас дээш тоо хийсэн бол IQ 120-оос дээш байна. Энэ тоог хөвчлэн 120-оос дээш IQ-тэй хүмүүс хийсэн. Хэрв 5 оронтой тоо хийсэн бол 130-аас дээш IQ-тэй байна. Энэ тоог хөвчлэн 130-аас дээш IQ-тэй хүмүүс хийсэн. 5 оронтой тооноос 50,000-аас дээш тоо хийсэн бол IQ 140-оос дээш байна. Энэ тоог хөвчлэн 140-оос дээш IQ-тэй хүмүүс хийсэн. IQ 150-аас дээш зарим хүмүүс 80,000-аас дээш тоо хийсэн гэж мэдэгдсэн байдаг.
Гэхдээ энэ бүхэлд нь дахин нэг хөдлөгсөн тул хоёр шүтэнцийг л зөөх ёстой гэсэн нөхцөлийг зөрчсөн байж магадгүй. Та ямар тоо бүтээсэн бэ? Энд гараагүй тоо байвал комент хэсэгт бичээрэй. Оюун ухааны коэффициент IQ нь хүн төрөлхтний эзэмшдэг тоо томшгүй олон авьяас чадварын зөвхөн нэг л хэсэг нь юм аа. Хэрв таны оюуны чадвах IQ бага байгаа бол энэ танд бусад гайхалтай авьяас байж магадгүй илтгэж байна. Гарсан үр дүн хүн дээр бус хөнгөн сонирхолтойгоор тусгаж авбал сайн шүү. Сая бидний ажилласан дасгалууд залуу ахмад бүхий л асныханд маш сайн тархин дасгал болдог тул хэрэг тань таалагдсан бол хэрэгтэй хүнд нь түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.